дахиад дэлгүүр орох үлдсэн. Тэгтээ уусаа амар хартай шүү. Сайн сайхан уу. Хоёрын охтын влог тавтай мөрөл. Нэг л хасаж гатаглах уу. Нэг л хасаж нэг вай муу гэсэн биш. Би хэлсэн байх. Тэгээд ярьцаа хасаагаар ярьсан байсан. Одоо хэлээгүй шүү. Наадхаа хэлээгүй шүү. Хэлээгүй юм. Яаж тэнэгдэж байгаа. Өглөө юм шарчаад тэлээд ингэ дутуул тэгсээ. Гэт дутуул гарцсан. Тэгээ орж ирсэн чи гэр амар халуун ингэ удаа шүүнэртэй заа. Дээр нь юу ч байгаагүй. Дээр нь юм байсан бол тэгээ дуус. Тийм дуус. Тэгээд азар штэ амар юм асаагүй зөө. Би ингэ ингэсэн мөртлөө тэр ингэ дутуул гэсэн. Тэр нь ингэ дүүл ингэ хасж исэн бэл. Ямар амар юм бэ. Би ном уншуулсан чинь галнаас болгоомжлэгдсэн байхгүй. Оо. Тэгэл тэрийгэ батал ээж хэлдэг үнэн ээж. Тэр бас нэг амар юм яах вэ? Илтэй хүн хүүхдаараа. Миний хоолой гүнж биш ч гэсэн би дотроо ямар бяцхан гүнж байгааг та нар миний нэвтрлийн видеоноос харж болно. Ингээд надтай хамт миний бичлэгтэй хамт байгаарай. Баярлалаа. Хөрхөн багт зэрэггүй. Оо ямар тийм бэржид. Ай тэгснэ. Үлчи минь Нэг цагийн дараа. нэт дахиад дэлгүүр орох үлдсэн. Нохны хаяад орж чадах чи явж дээр гэж. Хөөе наадах яач болгож юм. Монголд юм байна. Чи новшмин хуцаарай. Ийм байхгүй. Яаж ингэж юм бэ? Бүгд тийм үү? Байхгүй юм. Оо новшоо. Наад таглаа биш юм бэл. Би чам тань тэнхтэй дээ наа чи ингэж Биш ээ биш. Энэ ихэд гатарын тайлаад үзээд юм л та. Гэтэ байхгүй юм тань. Чи чадах юм уу та? Аа чи чадахгүй л гэртээ юм авч байгаа. Би зөөгч идэг гэсэн юм шүү дээ. За авчлаа. Нөгөө баг нэг л ухах юм шиг. Тэр хэлээд цагийн дараа. Яна. Тэгээ нэг юм уу? Мен жоо хоолны. Яагүй. Энэ тань найз өгсөн тэгээ нөгөө ялгана гээд. Бас Чих над эмээлтэй чи шүү дээ. Элэн энэ нөө. Нөгөө энийг харсан чинь нөгөө нэг сайтан гээд болгоно бид чинь. Нэг за. Биднэстэй бидэн сайтан дээр ингээд нөгөө хүмүүс ингээд нүүдлээ сонгохтой нэг юм ингээд авдаа шүү дээ. Өөрийнхөө хондгыг эхлээд арх тарсныхад дэж ихчтэй үгүй. Би чамаас ихчтэй нэрээ. Яа. Амар авч бастай. За. Өөртөө л ингээл яа. За энэ нөгөөд гэж тал нь явчлаа үе. Харин чи ийм том. Гэхдээ энэ гоё. Энэ надад амар таалагдсан. Арман тэглээ та. За одоо бичлэгээ зогсоо. Хүсэл биелээ. За одоо бичлэгээ зогсоо. Салбаж бэлдэж Хайр юм байгаа бичлэгээ. сүлдээ ушил мэлээр барьсан. Тэгээд найзгаа танд энэ гайхалтай бицэн төсөнтэй найзгаа танд хэлээ. Бяцхан гэсэн байлаа. Чи миний бицэн найз шүү дээ. За өөрийгөө танилцуулж чадах. Өөрийгөө танилцуулсан. Чи өөрөө танилцуулж. Манай найзыг Намаа гэдэг. Тэгээд ийм хөөрхөн байгааг та нар харж байна. За ингэ дууслаа. Бид хоёр штэ. Юу заяа. 10 жилдээ нэг сургууль хийсэн заяа. Намаа маань нөгөө ингэсэн. Тэмүүтээ сууст ороод Намаа манай дээд анги байсан заяа. Тэгээд бид хоёр найзлахгүй явж ягаад бараг 8 жил 7-8 жилийн дараа Солонгос төрөөд найзлан гээ боддоо та нар. Тэгснэ ингээд
хоёул би нэг амар танин те. Тийм. Тэгсэн Амар ингээд танин. харахаар ингээд татны бүр санагддаг байсан байхгүй юу? Тэгсэн мөртлөө ягаад юм зүгээр нэг найзлах нэг тийм болцсон. Намигийн аавра нэг тийм амар. Тэгээд тийм аа. Гэтэ чи одоо миний уг хүний Тийм тийм. Чи бол үнэхээр би чамаас миний бяцхан найз гэдэг. Чи үнэхээр бяцхан найз гэдэг нэрэндээ таарсан. Үнэхээр бяцхан цагаахан охин байсан. Би ингэ сонь намайтай юу гэх тийм сойс мойс тэр ингэ найзлж мэдл хэрэг нэг сони юм зүрхшээ гэдэг гэсэн юм. Тэгсэн чи харин яагаад зүрхшээ бацаан байсан мэлээ шүү дээ. тэр наа харахаар Тийм гэлөө юм яриад тиймүүд. Нэг тийм сонирн байгаад идэгсэн шүү дээ. юу Тэгэхэд дотн ээж тахгүй. Гэтэ нэг юм дургу гэхээр дургу биш. дуртай чанартай байсан шүү. Дургу биш. Дуртай биш. Би угаасаа юм амшиг хүн юм Наа байна. зүгээр би ингээд жоохон ингээ өөрийн мэдлгүй ингээд нэг жоохон хөмсгөө зангидчихдаг рефлекстэй зав. Тэгвэл ингээд хүмүүс харахаар жоохон ширүүн харагддаг гэсэн юм. Тийм тийм тийм. Ямаа доодгүйсээ огтнаа айдаг байсан гэж тэмцсэн байхгүй юу? Би харин чанд хэллээ шүү дээ. Тэгээ би бүр Тийм тийм амар. бүр сайн юм бэ л гэж Тэгсэн бодсон. чинь Тэгээ татансаад ирсэн хүмүүс чи бүр амар эсрэг хүн байсан юм гэдэг тийм байхгүй юу? энэ хот ингээд амар юм ширүүн мөрөө харагдаж байгаа шин. Дотроо бүр би хамгийн ширүүн за. Бүр намайг бодвол бүр Чи бол би зүр үнэ хаална. Би үнэ гангста нэрээ. Тэгж яхад ингээд намайг бүр амар цагаахан магаахан заяо. Тэгсэн ингээд хүнд ерөөсөө хар бор санаж мандаггүй гэх тийм юм гэгээлэг тэгэл хүнд юм түүх утчихгүй гэсэн зам алтай юм чинь бүр. Жоохон ядаргаатай зэнтэй. Тийм хүний дээд байсан мэлээ шүү дээ. Тэгсэн чинь би бүр айж мэдэж байгаа шээ. Би бүр ёо хэлж. Ёо нэмэ одоо манай дээд ингээд яах вэ ёо. Тэгснээр найзлахгүй явж ирсэн аа. Солонгост ирээл хоёул ихтэй хальтны чаналсан санагдаад байгаа юм. Тийм. Тэгэл мэдгүй солонгост ирээл хоёулаа нэг уулзаал шууд амдууд болчихсон. Тэг нэг уулзаал амдууд болчихсон. Нэг уулзалт яг тэр уулзалт бит хоёрыг бол нэр өмхээр тий. Хоёул нь шалгасан юм шүү цаг хугацаа. Тийм. Хэрхэн амдалцаж болох уу гэж шалгаж байгаа юм чинь. Амдалцсан. Үнэхээр Гэтэ надад тэгсэн мэддэг. Одоо яг үнд хоёул бас нэг найзлаад удаадсан юм бол байхгүй. байхгүй. Гэсэн мөртлөө яг амар 10 хэдэн жил найзлсан юм шиг Тийм. би. Тийм. Би ер нь хүнтэй ингээд хөлөх гэж жоохон уддаг зав юм байна. Тийм баг. Би чамтай бол мэдгүй чамаг шууд хараад хоёул ер нь нэг энэ дэргэд болцсон шүү дээ. Тэгэл дөнгөж уулзаал оо маяа ханд. Энэ бол жинхэнэ миний хандлага гэж би бодсон. Би бүр ингээл би энэ олон жил намайг ямар амар буруугаар бодсон би л гэж бодсон. Аваа тэг би бүр тассан шүү дээ хүмүүс уус тэгээд одоо наа танд хүмүүс нь бол ярьдаг зэрэг зарим хүмүүс инстаа нэг хямсгасан удлаа их сантай мантай гэдэг л амар ярьдаг. Тэг үгүй шүү хүмүүсээ та нар бол fuck you шүү миний найзыг хэмсгэнсэн гэж өстэй. Хуцаарай. Би одоо би одоо хүүхдээ хийж болцсон. Очоод алж чадахгүй ч гэсэн ер нь л тэгээд яг миний хичээг шүү дээ яг. Бүр яг хичээг. Чи нэг юм ихч сантай. Нэр чи яг юм ихч сантай. Тэнгүүд энэ амар юм. тэгсэн айлын баг уу. Тэгсэн би айлын том. Бүршигтэй юм болов. Тийм бах уу. Амар хандлагатай заяа. Тийм бид. Зогсон нэг айлын баг тэгэл олагч мэгчтэй болохоор ингээл хүн хичнээн би надад ингээл анхаал махал тавиал ингээл хүй хай гэл тийм юм суудсан байдаг. Тэгснэ гэрлэгч дүүшигтэй. Тийм гэрлэгч ямар ч гэрлэгч хоёрын голд ингээд нэг ихж байгаа шүү дээ. Манай гэр чинь тоолахгүй том ах тий дөрөв охин байхгүй юу. Тэгсэн чинь манай энэ голын факюр нэг ихж байгаа шүү дээ. Энэ ихч маань чи байгаа. Манай дундартар ихч шүү дээ. Энэ ихч манайг дунд ихч, энэ ихч маань том ихч, дунд ихч, энэ их дундартар ихч гэдэг байхгүй юу. Тэгснэ манай энэ ихч гэсэн шүү дээ. Аа нэгсэн шүү дээ. Дуу ихч. Сойсаа яг яруулчих бол миний ихч шүү дээ. Тийм шүү дээ. Чи надаас ихжсэн чи чинь үгүй чи юу лээ? Чи би чамаас ихжсэн чи ихжээж дууд шүү дээ. Тийм амар тэнэг оз би гайхдаг байсан сөөс. Хоньны сонсохоор өөрөөс нь ах хүн өөрийг нь ингээд ахаа гэж юм. Ямар сайн тий. За ах би уг хүн гэж дуудаж байгаа бол гэж бодлоо. Тэггүй. Би яг төгсгийнхаа алдаад л жоохон тэр талаар бодож гисэн тэрнээс шүүл би 1 2 дугаар курст ерөөс тэрний талаар бодов. Тэр ч гэсэн надад нэг тийм хэцүү ч юм уу эсвэл нэг тийм нэг хүнлэг босч юм шиг эсвэл зүгээр л нэг юм сонин санагддаг байсан шүү дээ. Гэтэ суусын талаар хэрүүл амар их юм ярих гэдэг. Бүр яг юу Америкт юм. Тэр дээрээс ярихад байлээ. Суусаа ингээ хаяа. Суус ч амар. Одоо ч ядчихлээ баха суусын талаар баха юм гардаг шүү дээ. Гэтэ ер нь бол гэтэ муу юм хийж байгаа хүмүүс байгаа ч гэсэн сайхан юм хийж байгаа хүмүүс ч гэсэн байгаа шүү. Бит гоё шиг. Гэтэ хүн суус гэдэг хаа бас амар хэцүү дээ. Сургуулийн нэр нэг яваад тийм. Зарим нэг гч хүмүүсээс л амар гоё үедээ гоё тий. Амар гоё. Яг гоё халуун штэ. Суус ч яг гоё юм
Яг юм гэртэй байгаа юм шиг. Ер нь тэгэл зарим үед бүр гэрээс ч дотн санагддаг байсан шүү дээ. Гэртээ зүгээр унтах гэж очдөг те. Ингээл зүгээр унтаал босол буцаал яваал тэрний оронд баг Буудал гэж сонж байгаа юм чи. тий. Буудалтай юм шиг ганц амар суудраа босоо гэрээ цэвэрлэх яа ингээл тэр амар суудруу хэр амархыг хэлсэн те ёо. Тэгтээ ингэ амар олон хоног нойргоо амар явдаг байсан те. Одоо аль чадахгүй шүү. Яг яаж чадаач. Тэгснэ одоо тэгтээ ингэ бод чи ингэ одоо ингэ солонгос би ял ингэж солонгос дээр л ажил хийгээл заяа. Тэгэл сая 100 кг явсан шүү дээ. Тэгсэн чинь би манай гэр амар жижиг юм байсан. Амар юм жижигхэн санагдаад байна надаа. Тэгэл ёо энэ хоёр хүн өрөг цэвэрлэх гэж нэрээ алцал ани мани зодуулаад ааж байгаа шүү дээ. Тэр чинь бүр амьдрал өрнж байгаа шүү дээ. Тэгэл аниг дуудахаар босхгүй тэгэл гял цэвэрлж л унтчихнэ сте гэл тий. Хүн тий нас яваад нэг жоох ухаан суухаар ер нь л бактерийг бол би өмнө юу солилдог байсан. Чи цаг хугацаа ингээд явахаар ойлгондоо гэдгээс хүмүүс би ерөөс заас мас гэж боддог байсан чинь үнхээр хөө цаг хугацаагаар ойлгох юм л шүү. Германы ямар жижигхэн байсныг биний амар муухай том гэж боддог байсан ажил ямар хөөрч жижигхэн бяцхан жаалх ажил байсан. Тэгэл нас явахын эцэдэл ухаан сууж байгаа юм байна. Тэр үгстэй үний юм бэл. Тэгээ нас явахаар яг иймэрхүү ухаан орж ирэхгүй нөхдүүд байгаа л да. Тамчсан зүгээр дээ. Тэнэг бол хөшин тэнгэрэд байсан гэдэг тий. Гэтэ яг хүн тэгэл хүний амьдралыг туулах зам өөр болох чинь. Ойлгохгүй. Яа гоё. Одоо би энэ зам хөдөө юм. Йоо миний дэд хөдөө удаа. Би чам хардан л гэж ороод байгаа юм. Чи очил баг онгоцноос буугаад хөдлөөжгүй бат нөө хинтэй гэж зайлаарай. Тэгэл чи нэг хүнтэй уулзаад нэмээ. Нэг хүнтэй уулзаал тэгэл юу ягаал стори хийгээл наадахтайгаа зайлаарай гэхэлтэй. Блог гэж явж байгаа юм тий. Тэгэл за наадахтайгаа зайлаарай гэл. Тэгэл доор нь миний найз амар гоё харагдчихээн гэл. Дотроо жаалнаа. Чи юм л токсик юм шүү дээ. Би тэгтээ уусаа амар хартай шүү. Найзууд амар хартай. Тэгтээ нөхөр харддаг. Тэгсэрний найзууд амар харддаг. Сайн уу? Зайлаарай л гэж болж ирээд дээ. Энэ намайг төрөлхий хүснээ юм бурж байгаа шүү. Үгүй жоохон хөрсгөлсэн чинь одоо яг гоё болсон. Ягаад ч юм ийм хийм ийцэн юм шиг санагдаж байна. Тэр тийм яаж юм болсон бэ? Минийх юм амар арцгаар байсан чи одоо ингээд ийм болчихсон юм шилжгаар. Тэгээд амар өртгөн байсан чи минийгс одоо ийм тавхан хэлбэс болчихсон. Яг гоё наа. Би ингээд хараа. Төрхийнхөө өмнө би хизээч одоо байгаа шиг 90 кг-тай байгаагүй шүү дээ. Тэгж яхад миний ингээд энэ ясмаас бас байдгүй байсахгүй. 80-д мэд гарахад би ингээд ийм зүгээр л ийм бөөрөнхий хүн болчихдог байсахгүй. Тэгсэн чинь одоо ингээд 90 кг байж ич миний нүүр амар тунхаа гасдээ. Чи нүүрнээс эхэлж мэдэгддэг баггүй юу? Тархаараа нүүрээр ингээд хурдан пам байгаад тархаараа нүүрээр ингээд шүрийг мэдэгдэл эхэлдэг. Тэгээд төрхөр бас амар өөрчлөгдсөн юм санагц. Яа тэгэхээр би чи нэг төрхийн өмнө нүүрээр аим бамгаар байсан шүү дээ. Тэгсэн чинь яг төрхийн өмнөх 80 кг, 70 кг өөрийгөө хараад одоо 90 кг өөрийгөө харах нүүрээр яалтчгүй ингээд байгаа. Тэгэхээр миний тэгээд энэ 90 кг чин заяа. Зүгээр яг хаанааг би ерөөс ойлгохгүй байна шүү. Нэлэнхүүтэй л юм шүү. Мэдхгүй. Би чинь 80-д мэд ахта бас яг ийм байсан заяа. Бараг энэс бамбар харагддаг байсан заяа. Тэгж яхад би одоо эрг гэдэг. Чам дээрс нь амар усан хаван байгаа шүү зэн за. Би тэг хавангийнхаа цайг уугаад бол хавангаа амар хөөсөн шүү. Үнэхээр хөөсөн. Алттай хүмүүс амар хурдан хасдаг заяа. Ер нь жоохон турхай төр хүмүүс бол удаан хасдаг байхгүй юу? Тий. Масанд явж тэгж гоё би чангалж л ирүүл болохгүй. Юу нэг 100 бод. Жимсэн мэдхгүй юу тээ. Тий. Би ч бүр намаа 100 баны маань багш тэгсэн шүү дээ. Чи одоо яа 100 баны багш бол гэсэн шүү. Бүрөө Тий. Би окей би бол багш болно. Тэр чинь ингээд 150 мянгаар юм 100 баны багшийн хичээл аваад заяа. Сертификаттай төгсчөнгүүд солонгоцсон зав сертификаттай хийж багшлт юм лээ. Тэгэнгүүт сертификат аваад чинийг анги авчих гэсэн баг. Би окей. Би аавна гэсэн чинь л би араа тэгээд ингээд одоо бүр би мацаг ирсэн шүү дээ. Би өмнө юусэн мацаг ирэхэд нэг толгой малгай ингээд өвддөгсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь яагаад ч мацаг ирсэн чинь ингээд миний
хар үл цувалцаа. Тэгэл би лунгаж байгаа юм шиг бол чи хөөрхөн миний мохоо үлсэлээс юм л шүү. Тэгээ өөрөө бүр тэгээ торнаал гэж утсан. Тэгэл би яг ингэсэн баха. Амар удаан ингэ бондгоор явж байгаа. Гинт ирүүл хооллоод дасгал хөдөлгөөнөө зүр цагтан зөв үед нь хийгээд тийш тийм юм жоохон нүүрс хасаад ирэх хүн чинь стресстэн зэв. Тийм. Тэгээ ер нь толгой урд нүүрс сан хэд ирэх. Тийм. Тэнгүүтээ миний бодис солилцоо амар сайн явагдаад тэгээ тэр үедээ ягаад тэгээд юу болчихсон шүү дээ. Юу болцсон. Зүйлсэл. Pregnant. Тэгэхдээ одоо ингээ хүүхэд гаргасан ч гэсэн одоо ингээ блогоор ч юм уу эсвэл ингээ рилс мисэр хүмүүс ингээ асууж байгаа шүү дээ. Одоо ир имээ ажлын талаар асах би бүр хичээд байдаг шүү дээ. Ярихаас тийм шүү дээ. Ер нь эвгүй шүү дээ. Юу гэж хүүхэд гаргацсан ч гэсэн зарим хүмүүс ч одоо хүүхэд гаргаагүйсэн ч гэсэн ер нь ингээ амар нээлттэй байдаг шүү дээ. Би бол чадхаар хүн биш юм лээ. Бүр ингээ юм чинь ганцаараа тийш асуултыг уншсан нь хариулахгүй өргөж ёо. тэгсэн хүлээлээ өрөө мууж сонсч байна. Өөр хүмүүс ямар ч тийм ич санаа зовхонгүй ярьж яхад өөр амар сонсч өөрөө ярих болсон тийм. Тийм болол тэгээс кул мэдээж үзээ. Тэр ярахаар зүгээр бүртлээ ингээд өөр хүмүүс албаны зүйлээр бол ярьж чадахгүй шүү дээ. Тийм. Тэгсэн ингээд танихгүй чашин найзууд л биш бол өөр хүний хажууд ингээд ярахаас хичээд байдаг тийм. Тийм. Би ч одоо ингээд угаасаа амар тус тас гэсэн яриатай хэрнээ амар юу. Тэгтээ жирэмсэн бах та. Амар гоё жирэмсэн заяа туранхаа. Чиний юу жирэмсэн зургийг харж байгаа ч амар гоё жирэмсэн. Тийм гизмэц яцрахгүй бүр яг л энэ Холливуд жирэмсэл шиг байсан чинь төрөөл амар хурдан тархалцсан шүү дээ. Үгүй би төрөөд амар хурдан хайсан заяа. Хараа бол шууд байя. Төрөлтөл эрүүл хүмүүс сонирхоо гэж. Сонирхоо шүү дээ. Зөндөө сонирхоо шүү дээ. Тэгээд юу ярьчлаа? Төрсний дараа амар хурдан тассан 10 кг. Тэг амар хурдан хасчаад тэгээд 2 сар мөртэй хүүхд болоод ирсэн чинь амар шар будаа банш маш амар хідэл гурлын мэдэл тэгэлдэл заяа. Яг тийм байж чинь монголчууд ч нөгөө нэг бичээ мэдэл бүхэн зүүн ингээл манай найз нэрээ ээж мама амар том дөрөвстэй. Тэг би нэг за төр жоохон процессор алт тавчих ирээ заяа. За. Тэгээ за ингээд 41 мэдээлэлтэй болоод илүү дээл болчихж байгаа шүү дээ. Тэгээ би ажил амар хэцүү. Би яг төрхийнхөө өмнө би корона туссан. Тэгээ шууд би хувийн эмнэлэгт өмнө төрөх байсан байхгүй юу? Үзүүлээ явж тгсэн чи тэгээд авахгүй гэсэн зэ нэг 3 гал. Корона туссан бол авахгүй. Тэгээд 2 дугаар төрөх. Өргөч өргөө илүү хүрээ илүү үлээ. Өргөө амарчлах хүрээ амар би марцсан. Өргөө амарчлах. Тэгээ тэнд шууд очиод улаан босод ивтэл заяа. Тэгээ би нэг хальт нэг амар хэцүү амьдрал ирээ заяа. Тэнд очиод ингээд тэнд тасгийн хүмүүстэй ивчиж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэнд 15 настай охин байсан байхгүй юу? За. Тэгэл тэр охин амьдралаа ингээд ярьж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь яны хамаагүй ярьж болох уу юм хүн. Зүгээр дээ. Чи өөрөө зүгээр. Тэгээд тэгсэн чинь тэр охин ингээд өөрөө ч юм амар хээгүү бүр ингээд амар амьдрал үзсэн ирчих болсон заяа. Тэгээ яриагнасаа жирэмсэн басан дугаараа ирсэн чинь хойд эцэгтэй зэв ээж нь тоодгүй багт нь хаяа явцсан. Тэгээд одоо хойд автаа мэдтэн. Үгүй ээж нь хойд автаа болоод ер нь бол охины хаяад хөрг явцсан байхгүй юу? Хойд автаа гэсэн өөрөө аавгүй. Тэгээд нэг хаяа нэг ирж мэрдэг нэг тийм амьдралтай. Тэгээд нэг өөрөө 15 тань байж 15-тай төрөгч өгч 14-тэй жирэмсэн басан магаас дээ. Тэр бүр амар байгааз. Юу 14 настай бид чинь бүр жоохон бацаан байсан шүү дээ. Тэгээд тэгсэн 21 настай найз залуутай бас гэж байгаа. Тэгээд тэр нь төрөх төгөөдсөн чи хаяа явцсан. Тэр одоо яаж амьдрах вэ сайн мэдэхгүй байна гэсэн. Тэгээд бид чинь ингээд бүр уйлаа за бүүндөө тэнд бүр ингээд нулимс горж тэр охиныг харахаар өрөвдөд тэгээд хамаагүй үний чинь бас ингэж болохгүй шүү дээ. Тэр хүнд өөрт нь амар би үүс ногч ингээд. Гэтэ өөрөө нэг тоохгүй болсон л та. Тэгээд нэг эргэлтээр ирсэн юмнаас ингэж өгч мөнгөж яриа нэг туслах гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөө тэгээд бас нэг тоохгүй зүгээр гэдэг таамжгүй. Тэгэл тэсэн чинь бас өөр тасах руу ингээл орж байгаа байхгүй. Тэнгүүд дандаа жоо хөөдөд. Миний бүр амар сэтгэл хөдлсөн. Гэтэ намайг тэрсэн дээр жоо охин чарсан гэсэн зэм юм тасгийгч.
Чигэдийн насан туршийн юм гэдэг байхгүй гэсэн. Би чи баярлаа. Би идтэй юм шиг харагч ингээл гэсэн чи жоох юм шүү гэл намайг. Гоёс нэг чам чи 18 хүрсэн үү гэдэг юм чи. Ихтэй шүү за. Нэг жоох харагд би ингээ нүрээ бодож матахгүй юу? Жоох төрхтэй юм шүү. Тэгээд туранхай нүрээ бодохгүй болгоо жоохон харагдчих. Харагддаг. Тэгэл нөгөө тасруу орохор жоохон би хаалтчгүй харвас жоохон. Яа би бүр уйлалс. Би нэг юм болохоор л уйлал тэмцэж юм бүр. За тэгээ корона идэж байгаа юм зөө. Амар их тариа тусал хийлгээд миний гар мар ингээд нөгөө нэг сууц хоёрын завсар оруулаа юм чинь бомб бодлоо хавдаж мантал амар болсон. Амар юм сонин сулгаж таарсан. Тэгээ гайгүй болоод тэгээ 3 галт өргөсөн чинь авахгүй гэж байгаа. Тэгээ би угаасаа тэндээ төрөхөр болоод гарчаад буцаад төрөхгүй байх гэж утсан зэ. Гараад баг би долоолсон баг. Тэгээ буцаад ингэлтэй очиод ногоон бүс идэвхтэй төрсөн. Тэгээ 41 нийтэлтэй тэгээд ингээд сэтгэл тэлгээд тэгээ усаа хаглуулад 6-7 цаг өвдөд яг өдөр төрсөн цаа. Би гарч тааж амар юм чинь бүр ёо гармаа гэж хэлээ. Тэгээ хамгийн тэнгэн цаа намайг төрөхөө байж хад 2 татлахын эрэхтэй юм орж ирэх зогссон. Би тэг наадах гаргаач яг ойрлоод чи. Үгүй чи зүгээр дүүлийн яриад байгаа гэл манай юм чинь аваа загнаал. Тэгэл дүүлчихдэггүй амар өнгөл өвдөл дэлбэр гэжсэн. Би арай л энэ дэлгэрэнгүй ярих. Би яг чамтай ярьж байгаа юм шиг ярих гэдэг. Сүултийн өвчлөг гэж хамарцсан. Арай л хамаагүй юм ярих гэдэг. Тэгэл төрсөн дөө. Тэгэл би ихтэй Монгол дэс мэл намаа сэдэлт хийгээд тэгээд өөрөөр маань өвдүүлээд усыг маань хаглаад тэгж төрүүлэхээс солонгос болохоор шууд хийсвэр хийгээл. Тэгэл яг нэг 7 хоног дотор хүүхд амар томорт юм л. Тэгээ манай хүчний хил биш нэг гэл гэж хуцсан. 4.150 төрсөн шүү дээ. Том төрсөн аахгүй. Тэгээд 2-3 хоногийн өмнө лөө тэ 4 хоногийн өмнө үзэхэд 3.500 л 600-аас аахгүй. Тэгэл тийм урт томорсон байгаад тийм шүү. Эсвэл худлаа үтсэн юм гэдэггүй. Өөрчлөлт юм ялээ жоохон. Тэгээд амар том гарчсан. Булцайсан цагаан бонгор хон гарчсан шүү дээ. Тэгэл хүүхдээ аваад гэдэг хэлж байгаа юм. Тэгээ бас нэг амар юм яах вэ? Үлдэмэлтэй хүн хүүхдээ хараад яа шүүдээл гэж бодсон. Ингээд баярлаа л гэж үтдээ бидлээ ингээд намайг ингээд ирсэн баярлаа ингээд эрүүл сарвал төрсөн баярлаа л гэж үтдээ. Тэгээ би ингээд амар өвдөд хүн ингээд юм ярьж чаддгүй юм лээсэн. Тэгээ ээж их салгаад арай ч аваад ээж би бүр ингээд уйлцсан цаа. Ээж уйлаа тэг төгөлдөр уйлаа аав уйлаа бүгдээр уйлаа цаа. Би чинь бүр ингээд төвчсэн юм чинь ингээд уцаар ирэл ээж тэг ярангууд уйлчих юм чи ёо ээж ингэж өвчсөн бах таа гэж бодвол яа бас л амар үг шүү дээ. Йой амар би тэгэл ингээл нэр гарч ирдэг штэ ингээл тэрийг хараал манай хаж уйлчих юм чи. Намайг чинь төрж өгөхгүй болохоор чинь өвдөд би ээжийг оруулж ир гэж мэгээсэй би ээж амжгаар бас маялч нөө ээжийг оруулж ир би төрж чадахгүй юм кисээр төрүүлээ тэгэж гээл би чи бүр яг ухаалж шинэ гадна юм л хүн ч удаан өгдөг. Тэгэл за би лээ хүүхэд төрөг чинь болсон шүү дээ. Харин тийм ээ. Чи өөрөөрөө төрсөн чинь кисэр бол чи одоо бүр шал өөр яг өөр түүх ярьж сууж байгаа. Харин тийм ээ. Тэгэл кисээр төрсөн хүмүүс ч гэсэн бас амар мундаг заа. Амар. Би бол тэгтээ кисэр төрхийг амархал гэж боддог гэсэн. Ингээл унтаал сэрсэн чи хүүхэд нь гарсан. Тэг ингээл ямарч баг өвдөлт мэдрэхгүй. Амар. Тэг кисэр төрсөн хүүхдүүд чи нөгөө нэг юу өөрөөрөө төрсөн хүүхдээс бодвол хүүхдээ голох магадлал их байт юм билээ шүү дээ. Тийм. Тэгж мэд тийм юм яацсан ингээ уншсан болохоор хүмүүс ингээд өөрөөрөө ингээд төрч чадаагүй. Ингээд унтчихт ингээд хаглалаа аваад тэгэл ингээд гаргаад ирсэн болохоор тэр ингээд мэдэмж байдгүй бахтаа байдгүй болоод хүмүүс ингээд хүүхдээ мэдэн бахтаа гэж бодсон чинь. Юу зарайч тахаа бистэй. Бүр наад судалгаач ямар шийсэн авсан юм бэ л гэж бүр хэлмэр санагдсан заяа. Амар тэр болоорой бүр чичрээд байсан шүү. Тийм гэж үзсэн. Тэгээд би ингээл яг чичрэл заяа. Ингээл яг чичрэл бата юм ярихад ингээл ам ингээл ах гэл хараа ингээд гэл тэгсэн чинь хүүхд аваад ороод ирж байгаа юм. Тэгэл ингээл тавиал тэгэл би ингээл чичрэх юм байна. Ах уйлж байгаа. Миний охин гэдэг үлээрэгч манай хуулгалт. Тэгэл бүр
хөөрхөн баас тэгтээ. Тэгэл хүн чинь яг нэрнээсээ тэгж боддیں۔ Ингээл хүүхд төрүүлмөр шууд цааш нь аваадсан зав. Тийм. Тэнгүүт яг тийм нэг хэлэлж мэллээд ингээд яд нь шүү дээ. Тэгээд ирж амлуулахын оронд л би ч хүүхдтэй хараас яач вэ гэдэг юм чинь. Тэр доор юу болж байгааг ч мэдэхгүй заяа өөрөөсөө тэгэл гисэн чинь цаашаа дахиад хүүхд аваа явчихдээ шүү дээ амлуулж. Хүүхд цолчгоо тэгж амираад юм бол бас. Үнхээр л тэгж боддیں۔ Тэгсэн хүүхдээ харж авснаа ингээд дараа миний охин мөн байгаа гэж амиргаа бод. Би бас бодсон. Юу бодол зургийг авсан уу? Чи зургийг авсан уу? Тэгээд тэр чинь хүүхдэд тэмдэг тавиад нөгөө гандны баа ууны явж байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь юмсан би нэг өрөөнд орсон юм. Тэгээд тэгсэн чинь тэр өрөөнд ингээд бит хоёр л байгаа байхгүй охинтоо. Тэгээд би өрөөл намаа ингээд тэр үндэстэй төрөөд орчих миний охин онгоцсон ингээд хөргөн хөвтөж байгаа юм да. Орон дээр элгэдэн явж тавьчихсан цаа. Ямар хөөрхөн байл цаг өрөө. Охины харал бүр ийм хөрхөн байж би хүүхдэд амар хайртай тэгээ өөрөөс хүүхд гараад хайлж урсаж байгаа юм чи ёо. Тэгээд тэгсэн чи тэр төрөх тасагт нь тэр өдөр бараг хүн төрөө үзэн. За харах. Хүн байхгүй. Ёо орон дээр охин чи тавьсан байсан гэж сонсож өөр ганцаараа. Тийм ороод ирсэн чи тавьсан байсан шүү дээ. Миний охин ойлгохгүй юм гац. Тэр охины хар бүр хүндтэй юм санаа. Яг шоконд орох ч юм уу мэдгүй. Дөнгөж төрсөн би төрөлтийн шокноос гараагүй. Өөлийгээд уйлждаг зэ. Дотор сэтгэл хөдлөлөө гаргаж иддэг юм бэл. Дотроо би чайлж урсаж байгаа шүү. Юу аа үрийн гэл цаг минь л. Гэтэ яг тэр өдөр ингээ охиныгаа би амар өсөөдс юм байл л тийм. Охноос сайн суу гарахгүй. Тэгээд сайн хүүл гэл хайцсан заяа үндээ төрнөлөө. Тэгэл нэг совлогчийн дуу тий ирэхгүй. Тэгэл би чинь өдрөх тасагтаа өрөөнд орсон. Тэнгүүд нөгөө нэг ээжүүд чинь хүүхдүүдийн яратгаа бүр ингээ дээш олоолаа өрөөнд орчтой юм билээ л дээ. Би тусдаа өрөөнд орсон. Ирдэг. Төхрийг оруулж болдог. Тэнцэж байгаа юм лайгаад. Хүүхдээ хөөлж чадахгүй, сууж чадахгүй. Амар гэцээс. Тэгээ би бүр үнэхээр болио гэж совлогчаа гуйжиж. Миний охин уйлаад байна. Тэгээд манай охиныг аваад нэрэн тасвар авч ороод манай хүүхдэд нэмэлт болгонд болсон. Тэгээд амар хөөрхөн намуудад орж ирсэн шүү дээ. Хөөрхөн. Би ч юм уу санаа цаваад би чинь гээд хүүхдийн зунгах гэж юм гардаг гэдгийг би мэдэхгүй харанхуйтай басгарчлаа яагаад. Зунгоод лээсэн мэлэл гэдэг чинь ногоон харанхуйтай. Яна манай охиноос харанхуйтай басгараад ч би яах вэ гэж хэлсэн чинь наа чинь зунгоо гэдэг юм охин зүгээр гэл. Яа зэрс их юм бас. Тэгэл амар хөөрхөн зэ бас нэг юм гээ. Яг нэг давхрын цонхохгүй. Тэгэл охиныгоо тэрэл ингээл цавгараас чи яа хаа гэж төгөлтөр гурвны харсан. Төгөлтөр гурвны шокнд орсон. Уйл бүр юу нарчдаггүй юм хаалан зэнгэрээ. Ибаг ингээд миний цэжин дээр тавиал ибагийн цэжин дээр тавьсан чи ибаг ингээд тэгэл ибаг харч хэл миний нүднээс ингээд лөлөөс гооч болцаа. Гурай айлын юм л байсан шүү дээ. Монгол хэлийг тэгдэг болмоор юм л шүү дээ солонгос шиг. Яг ингээд төрсний дараа хүүхдэд шууд ингээд юу яагаад нэмэлт өгөөл тэгж дунтулцдаг. Тэгэл ээжийг нэг тэгэргээр нь аваад тэгэл нэрэн тасагт нь хийсвэрэж байсан өөрөөр төрсэн хамаагүй бүх хүүхдүүдийг ингээд оруулаад яг тэнх тэмдгийн тавиулаад тэгээд яг ингээд амлуулт юм уу? Өөрөөр төрсэн хүмүүсийг амлуулах. Сая хичээн бэр дүн төрсэн байхгүй солонгос. Тэгсэн чи амлуулахгүй аваа явцсан. Хэлж болдог. Тэгсэн чи амлуулахгүй ингээд тэгээд тэгсэн чинь манайхан ч Монгол юм болохоор нүг 0 шүл, тийш шүл уулган гээд аваад ирсэн чи оруулахгүй имлгээс өөрсдөө уулгах гэсэн гээд тэг хүүхдийн амлуулаагүй тэгээд дуулагдсан гэсэн. Тэгтээ өөртөө хэлдэг. Намайг би чинь өөрөөрөө төрөх байсан болохоор хэлсэн байхгүй. Гэт мөө сүгөө өгнөө гэ тэгээд чинь яасан штэ юу яагаад ингээд хийсвэр хийж ахт чинь одоо ингээд дуу явна зүгээр үү гэжсэн. Аавынхын цээжиндээ тавина аав нь хүүгийг хайчлах уу гэдэг ингээд бүднэс. Манай имлэг бол зүгээр гаднаас хүмүүс чинь төрсөн хийчихвээ юу. Манай монголчуудын хүүтэн хүмүүдийн мууж болохгүй штэ. Мөстэй американо уугаал. Хийсвэрт орцсон американо уугаад хөл нүцгэн заяа. Тэг ингээд тэр имлэгийн шалан дээр ингээд эндээ тусалтай чилээ туслаад төрсөн ингээд американогоо барьцсан
хөл уцгийг нэг хийсүүд хүмүүс тийм алах гэж тэгээ явж байгаа би бүр шок. Би бүрийн баглцсан юм явж байгаа шүү. Халуус авах. Тэгэл яалч уур амьсгал тэгэл Сайн өөр юм л. чи нэг би нэрээ санахгүй нэг солонгос ээжүүдийн их яран сувлалж үлээ тийм Чүрэн үзнэ үү? үгүй. Аны хүүхдийн сэлцэн гэдэг. Үгүй. Яг нэг юм солонгос зав драма зав. Нөгөө нэг юм төрсний дараа сувлалд ээжүүд ингэж хэвтээ. За. Тийм л юм янз бүрийн ээжүүд хүүхдүүдийн тухай гарч байгаа. Амар юм гэгээлэг кино. Тэр бүр амар хөөрхөн кино зав. Тэр үзсэн. байгаа зав. Мюшнэс үзчихсэн аахгүй. Тэр бүр амар читэр кино үзээрэй зав. Үнэхээр хөөрхөн. Тэр ингэж нэг юм ахмад насны ирч төрдөг зав. Зөв хайлт ярьчих зав тавчраа. Ахмад насны ирч төрөөд тэгээ би бүр нэлээд дөнгөж төрсний дараа л үзчихсэн. Одоо зэмнээсэн санахгүй. Тэгээ төрөөд ингэ нэг төрсний дараа сувлал өгдөө шүү дээ. Тэнд хүүхдээ авч хөвчөж байгаа аахгүй. Тэнгүүд нэг залуухан жоохон настай тийм янз бүрийн ээжний тухай гардаг. Амар хөөрхөн кино. Үнэхээр би чам тэрийг их нэрээ сувлал лөө. Нэрийн дэс тоорчгүй. Би тэрийг олж Солонгослол чүрэн л тэгдэг үү. англиар нэр нь бичсэн байсан зөө. За. Netflix тагс. Бага хаа. Тийм. Netflix л байгаа. Тэр бүр амар хөөрхөн. Йоо би тэр кино үзэж өндөө ойлоо л дээ. Яг л ийм тохиолдсон даа л гэж бодлоо. Тэрийг хүмүүс мэдчихвэл хэлээрээ. Тэр юу шиг судалчихсан. Би сондөр хөөрхөн мэт. Би тэр амар сайн нэз шүү цаа. Та нар мэдгүй гэж магадгүй. Хөөрхөн шүү чи. За битүүр хамт байсан баярлалаа. Тэгээд өчнөө зөндөө юм ярмаар дааж манай нэвтрүүлгийн цаг баг. Тэгээд битүүр Би өмнө ерөөсөө влогт ороогүй тий. тийм Би ер нь влог хийдгүү, би бичлэг хийдгүү. Жохоо тийм нам хүн тэгээд гоё ярьдаг болцорно. тийм. Тэгээд өөрөө иймэрхүү влог таалагдчихвэл дахиад ийм влогийг үзье гэж тэгвэл би Part 2 оруулж болъё. намайг гуйгаал. Эсвэл наа чам зөвхөн байна. Та cancel гэвэл тэг би алга болчих. Тэг би ирэхээ болъё. Би ер нь алга болчих. Би чамтай сайн нэг заахаж байлаа шүү дээ. Тэгээд битүүр таамд байсан баярлалаа баяртай. Баяртай. Би дөмөм дээр гарч тавьж байна.